За, гурван зүйлийг бол ярмаар байна. Нэгдүгээр бүрдэрч хэллээ. Хуулийн байгууллагын толгой дээр хуулийг үл хүндэтгдэг шунлын дэв очихоор юу болдог гэдгийг бол бид маш сайн махцсараа мэдэрсэн. Тийм учраас сайн хүн олж тавихаас гадна тогтолцооны зоригтой шинтгэлүүд бол өгүүлэгдэж байгаа. Ардчилсан эрхцүүд улс орнуудад байдаг шиг хууль зүйн сайд ерөнхий прокурор хоёр нэг хүн байхад бол 6 жил томилогдно уу, нас нь хэд байх энэ төр бол нэг асуудал биш. Тэр улсуудад хууль зүйн сайд ерөнхий прокурор хоёр нэг хүн байхад санаа зовхгүй байгаа. Тэр улсуудад хууль зүйн сайд дотоод иргэн сайд хоёр нэг хүн байхад бол харин айж сэрвэтж байгаа. Яагаад гэвэл хэрэв хууль зүйн сайд дотоод иргэн сайд хоёр нэг хүн байхаар тэр нь цагдаагийн сайд болж хувираад улс нь цагдаац нь төртөл болж хувирд юм байл. Тэгэхээр ийм том тогтолцооны шинтгэлийг зоригтой хийх хүлээлт бол байгаа гэдгийг би хэлхийг хүссэн. Хоёрт нь ерөнхий прокурор томилогдох гэж байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дээр нэг юм үг өгдөг. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх гэж Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль олон нүүргүй нэг байхын тулд энэ байгууллага оршин байгаа тухай ярьж байгаа. Тийм учраас би хэд хэдэн хуулийг зүгээр сануулмаар бүр протоколд үлдээх гэж байна. Прокурорын тухай хуулийн 63 дээр прокурорын тэтгэврт гарах насны дээд хязгаар 60 нас гэж бичсэн байна. Төрийн албаны тухай хуульд 41-ийн 2 дээр хуульд өөрөөр заагаагүй бол дээд хязгаар 65 нас гэж бичсэн байна. Төрийн албаны хуульд өөрөөр заагаагүй гэдэг үгтэй. Хуульд өөрөөр заасан прокурорын тухай хуулийн дээр байгаа. Хуулийн энэ зөрчлийг арилгахгүйгээр улсын хурл шийдвэр гаргавал хоёр өөр шийдвэр гаргана. Улсын хурл жоохон хожуу хойшоо сууж ажиллаж байгаа байх. Үндсэн хуулийн зэцээс 2025 оны 2 сарын 14-нд 2 дугаар тогтоолоороо дээд шүүгч нартай холбоотой тэтгэврийн настай холбоотой маргааш шийдвэрлсэн. 55 нас гэдэг маргааныг. Хэрвээ улсын хурл 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллага дээр томилох гэж байгаа бол хуулийн зөрчлийг арилгах ёстой шүү. Арилгахгүй бол ард нь үндсэн хуулийн цэц рүү өсөрчихвэ гэж болгоомжлж байгаа. Ажил авж байгаа хүн нь ч ажил явуулж байгаа хүмүүс нь ч үндсэн хуулийн маргаан руу очивол энэ бол эрсдэлтэй. Тийм учраас протокол дээр би маш тодорхой сануулж байна. Шүүхийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгуулж байгаа ажлын хэсэг хууль зүйн байнгын орон дээр хурдтай ажиллаж энэ зөрчлөө арилгахгүй бол энэ өөрөө төвөгтэй байдалд авчин шүү гэдгийг дахин сануулж хэлж байгаа. Гуравт нь энэхүү иргэншүүний хэлсэнчлэн үнэхээр одоо прокурорын манлайлалаар нэг ажил хийх цаг болсон. Прокурорууд ялах үйл ажиллагаагаа шүүхтээр явуулах ёстой. Гэтэл энэ мөрдөх байгууллага чинь шүүхтээр ажилдаг биш, хэвлэлээр ажилдаг байгууллагууд болоо хувирчлаа. Сүүлдээ хууль зүйн сайд нь хүртэл прокуророос зөвшөөрөл авсан хэсэг нь мэддэхгүй хэргийг хэвлэлээр ярьдаг болж байна. Энийг зогсоохын тулд тэр прокурор гэдэг хүн процессын эзэн хувьдаа шүүх рүү яллах үйл ажиллагаа явуулж энэ хэргийг толгоогоор хариуцаж орж байгаа хувьдаа ямар ч албан тушаалтан прокурорын гадуур энэ хэрэг ярьж байгаа үйл явдлыг тасах ёстой шүү. Хэвлэлээр биш шүүхтээр шударга ёс тогтдог, хууль амилдаг, нотлох баримт үнцэнтэй дахин хэлээ. Хэвлэлээр пиар шиг биш, улс төрчид шиг биш. Шүүхтээр хууль амилдаг, шударга ёс тогтдог, нотлох баримт үнцэнтэй байдаг энэ хуулийн засаглалыг, хүний эрхийн хамгаалтыг прокурор одоо манлайлж ажиллах цаг болсон шүү. Мэргэжилдээ үнэнч байх гэдэг бол маш чухал. Бид нар үгийнхээ ихэнд хэлсэн. Хууль дээдлдэггүй мэргэжлийн үйл тоомсорлдог шунлын дэв хуулийн байгууллагын толгой дээр очихоор ямар аимшиг болдгийг. Би жаргал сайхан прокурорд мэргэжилдээ үнэнч байдаг, хуулийг эрхмэлдэг гэдэг байр суурьнд нь итгэж байна. Хуулийг нэг мөр Монгол улсын хэмжээнд үйлчлүүлэхийн тулд хууль тогтоогчид бас ажиллаа хийх ёстой. За, гишүүний асуултанд хариулъя. Хуультай холбоотой зүйлдер хууль зүйн орчин хамгийн чухал. Энэ зүйл дотор
Тэр тусмаа одоо энэ хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байгаа прокурорын хувьд хууль нэг утгаар ойлгогддог, салаа утгагүй ийм л хууль байх ёстой. Хоёр дахь нь би одоо Монгол Улсын их хурлын дарга Амар улсын даргын олон яриаг сонсч байсан. Хэм хэмжээ тогтоосон энэ актууд бол хүний эрхийг зөрчдөг хамгийн гол актууд. Олон улсын байгууллагын индексэрч шаардлагаарч энэ эрх зүйн хэмжээ тогтоосон актуудыг хуульчлаа л гэдэг ийм шаардлага тавьдаг. Тийм учраас энэ хэм хэмжээ тогтоосон актуудыг хуульчлах зайлшгүй ийм шаардлага байна. Дараагийн нэг гол зүйл юу гэхээр хуульд хамгийн тодорхой биш байдаг нэг заалт юу гэвэл бүх хуульд бусад гэдэг үг ордог. Энэ бусад гэдэг үг хүний эрхийг зөрчдөг хамгийн олон уутыг багтаасан ийм заалт байд. Тийм учраас хуульд тодорхой байх ёстой зүйлүүд дотор ийм зүйлүүд бас прокурор өөрийн чиглэлээ хэрэгжүүлж ажиллахад байдгийг. Гэмтрэгээс урдсан сэргийлэх ажлын чиглэлээр прокурор өөрийн тодорхой үүргүүдээ хүлээдэг. Нэгж прокурорын газарт, нэгдсэн ерөнхий прокурорын газартаа бодлого тодорхойлж ингэж ажилладаг. Гэмтрэгээс урдсан сэргийлэх зөвлөл гэж манад ажилладаг. За дээр нь хууль зүйн яамн дээр гэмтрэгээс урдсан сэргийлэх зөвлөлд Монгол Улсын прокурорын орлогч прокурор орж ажилладаг. Прокурор энэ урдсан сэргийлэх ажил дээр гэмтрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мэдээлэл бичиж ажилладаг. Тийм ээ, бид нар олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас жаахан хоолнд явсан. Зөвхөн хууль хэрэгжүүлэх гэдгээрээ мөрдөх байгууллага, эрхгүй байгууллагуудтай холбогддог. Хүний эрхийн гэсэн энэ олон нийтийн байгууллагаас жаахан хоолнд явсан. Тэрний нэг гор авилгалын индекс олон улсын судалгааны энэ байгууллагууд дээр гарч байгаа асуудлуудаар нэг зүйл гардаг юм. Тэр нь юу гэвэл энэ улстай бид нар өөрсдийнхөө үнэн бодит нөхцөл байдлыг ойлголцоогүй улмаас тухайлбал Франц, Швейцарын Женевт болсон олон улсын хурлууд дээр олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа өөр ойлголттой тэнд уулзалж байгаа. Гэхдээ энд бүгдээрээ уулзаж нэг зүйлээ тодорхой болгоё гэж би буруу үгээр хэлж иж магадгүй хувилдъя гэж байгаа биш. Ойлголцлын зөрүүгэн гаргаж явах хэрэгтэй юм байна. Тийм зүйлийг бид хийгээгүй явсан. Тийм учраас бид хуулийн байгууллагын хүрээнд олон нийтийн байгууллагынхаа дуу хоолойг нэлээд сонсох, иргэний нийгмийн байгууллагуудаа нэлээд сонсох, хүний эрхийн байгууллагуудаа нэлээд сонсох тийм зайлшгүй шаардлага байна л. Та намайг ажиллаж чадах уу гэж байна. Би өргөсөн тангарагтаа үнчээр ажиллаж байгаа.